Нүүдгч асуудал байстай. Тэ асуудалгүй. Эрг албат. За баярлалаа. Сураагүй шүү дээ. Нэмээ тэмдэг баг. Болоод шүү дээ. Авилгын гэмт хэрэг нь үлдэгдэхдээ би энд байна гэж чанга дугаар танд сонсогдохгүй бас харагдахгүй ч ямагт өөрийн гэсэн уул мөрийг үлдээхийн сацуу нийгэмд асар их хор уршигын шалтгаанд холбоог бий болгосон байдаг. Авилгын гэмт хэргийг хяналтгүй орхисноор төрийн албан, өдөргөө байдал, шудраг бус өрсөлдөө, хуваарлалт, нийгмийн ядуурал, ёс зүйн дөрөөлөлт хүргэж иргэн таны амьдралд ч хөргөнөөл учруулж болцшгүй. Чи танад рүүлээч. Баяргүй материал боллоо шүү. Зүгээр нүүдгч асуудал байстай. Нүүдгч асуудал. За. Юу нөхшөө. За энэ манай барилгатай холбоотой баримт өчгөд байгаа шүү. Нөгөө барилгач чинь шүү дээ. Наа чи нэг асуудалтай барилгатай хөө. За тийм шүү. Зохицуулаад болоодог шүү дээ. Дарга сайн уу? Сайн зэрэг Ажилтан тавтай юу? тавлаг байна. Миний нөгөө та хоёрт өгөх гээд байгаа газар маань ерөөсөө энд газар байгаа шүү дээ. Энэ хэсэг газартай нэг мөр авч байгаа юм чинь цугал авчмаар. Энд жоохон иргэдийн асуудал байгаа л да. Төлөх мөнгө л их болно шүү. За дараа биднээс ямар өгч авч сураагүй шүү дээ. За тэгвэл болно. Асуудал үүсгэсэн. Зарим албан тушаалтнууд өөрийн байр суурь, эрх мэдлийн ургуулan ашиглаж өөрт болон бусдад хууль бус ашиг бүрдэх боломжийг бий болгодог. Энэ нь дараах байдлаар илэрч байна. Төрөөс зарласан бүхэл төрлийн тендер, сонгон шалгаруулалт, гэрээ хилцэл хамгийн тохиромжтой үн үр өгөөжийг санал болгосон компанид бас өөрийн хамааралт хүн хуулийн этгээдэд тухайн боломжийг олгоно. Мөн зөвшөөрөл олгох, шийдвэр гаргах, үйлчлэгээ үзүүлэхийн тулд мөнгө эд зүйлс авах, түнчлэн төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үйлчлэл авах. Албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого нэмэгдсэн шалтгааныг үнэлэлтэд тайлбарлаж чадахгүй байх зэрэг нь авилгын гэмт хэрэг юм. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд авилгатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлэх, авилгыг үл твчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх зорилтыг шингээсэн бөгөөд авилгатай хийх тэмцэл иргэн танаас эхэлнэ.